Нийгмийн ажил Монголын залуучуудын холбооны 5 дугаар чуулган энэ сарын 27-нд уулуурхаан дэзэ Тэмүүлэн тус холбооны ерөнхийлөгчөөр сонгожээ. Ийм сонголтыг Монгол Ардын намын удирдах зөвлөлөөс өгсөн чиглэл тодорхой үүрэг гүйцэтгэсэн тухай сонсогдож байгаа юм. Монгол Ардын намын удирдах зөвлөл өнгөрсөн баасан гарагт хуралдаад нийгмийн ажил Монголын залуучуудын холбооны гишүүний нас 18-аас 35 байна гэсэн хязгаарыг хэвээрүүлдэх 18-аас 35 нас зэрэгсэн залуусыг тус холбооны 5 дугаар чуулганд хасах эрхтэйгээр оролцуулах тухай мөн 2016 оны сонгуулийн бэлтгэл хангаж залуучуудын талаар төрөөс баримтлах бодлогын тодорхойлох бодлогын зөвлөлд байгуулж ажиллах нийгмийн ажил Монголын залуучууд албаны дотоод эв нэгдлийг хангаж ажиллах зэрэг хэд хэдэн чиглэл өгсөн юм байна. Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын үүсч байгуулагдсны 11 жилийн ой зориулсан онцгой байдлын алба сурчлах өдрөлөг Монгол Улсын засгийн газар Японы Улсын засгийн газраас хамтран хэрэгжүүлсэн Улаанбаатарын гал унтраа гарах байдлыг дэмжих төслийн хаалтын ажиллагаа энэ сарын 20-нд Чингисийн талбайд боллоо. Оросын албаны улсын Санкт-Петербург хотноо энэ сарын 17-наас 18-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байгаа Петербургийн олон улсын эдийн засгийн олон улсын чуулга уулзалтанд Монгол Сэрийн хязгаар сайхан бэлэг тэргүүтээ зочид төлөөлөгчд оролцож байгаа юм. Энэхүү чуулга уулзалтын маягт Монгол Улсын хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Мөнхбат, Оросын албаны улсын Эмнэшик эконом банкны 1-р орлогч захирал Прадковнаар 70 сая $70 хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурсан байна. Хөрөнгө оруулалтын гэрээний хүрээнд үе шаттай санхүүжилтийн эхний урсгал болох $20 сая нь 2015 онд тогтсон Монгол Улсын хөгжлийн банкнд орох юм байна. Улс хурлын дарга энэхүү болд энэ сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар болон 16 дугаар хорооны гэр ороолын дахин төлөвлөлтийн төслийн хэрэгжилт болон барилгын ажлын явцдаа танилцсан байна. Баянзүрх дүүргийн 8-16 дугаар хороо Батлан хамгаалах их сургууль орчим зэргийн хэсэгчлсэн талбайд баган төргөө компани энэхүү барилгыг барьж байгаа юм. Гэр ороолын дахин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлэхдээ иргэд төр хувийн хвшлийн оролцоо хамтын ажиллагааг хангах зарчмыг баримталж байгаа бөгөөд Монгол Улсын хурлын 2013 оны 23 тоо тогтоолоор батлагдсан Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгоол 2030 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн чиг хандлагатай уялдуулан хэрэгжүүлж байгаамаа. Иргэд цагдаагийн байгууллагад өгсөн дуудлага мэдээлэлээ цахим хэлбэрээр хянах боломжтой болсон талаар Улаанбаатар хотын цагдаагийн газраас мэдээлж байна. Тус цагдаагийн газраас цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг иргэдэд нээлттэй ил тод шуурхай хүргэх гэмт хэрэг зуршлын талаар дуудлага мэдээллийг цахим хэлбэрээр хүлээн авах шалгах боломжийг бий болгох зорилго цахим өргөдөл гомдлын нэгдсэн программыг 6 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн нэвтрүүлээд байгаа юм байна. Монгол Сэргийлэгч Илбэд орж Орхон аймгийг зорин очиж энэ сарын 20-ны өдөр уулын баяжуулах Эрдэнэ үйлдвэрийн өргөтгөлийн нээлтэнд оролцсон байна. Эрдэнэ үйлдвэрийн өргөтгөлийн ашиглалтанд орсноор тус үйлдвэрийн үйлдвэрлэл 25% нэмэгдэх юм байна. Өргөтгөлийн нээлтэнд ерөнхийлөгч Илбэд орж олон засгийн газрын төлөөлөгчид Оросын холбооны улс Беларусь улсын элчин сайд нар оролцсон байна. Эрдэнэ үйлдвэр жилд 26 сая тонн хөдөр боловсруулж байсан бол 6 сая тонноор нэмэгдэж байгаа байна. Мөн жилд 500 гаруй мянган тонныг үйлдвэрлэгдсэн баяжмлын хэмжээч 113 мянган тонноор нэмэгдэж байгааг үйлдвэрийн өргөтгөлийн нээлтийн үеэр онцолжээ.